Дэлхийн монголчуудын Эмдэл радио 88.1 урлагийн дээр сугат харуулан сонсож буй эрхэм таны энэ өдрийн амар амгалан дахин айлтгая. 7 өнөөрийн даваагаас баасан гарагийн яг энэ цаг мөчид радиогийн 20 дугаар студиэс та ганцаараа биш гэсэн гайхалтай гоё оройтойгоор та сайн өнөтрөлөг маань эрхэм сонсогч танд шууд урдаг. Яг Улаанбаатар хотод 11 цаг 11 минут болсон өнөөдөр 2025 оны 7 дугаар сарын 2-ны 5 гарагийн та сайн өнөтрөлөг эхэлж байна. Студид өгтлөгч гэрлээ найруулагчаар Од Эрдэнаар нэрлэж байна. За нэвтрүүлгийн маань хамтран аялагчаар аялалтай автомашинтай суглаатай аянараа Голомт банк за мөн өнөөдрөөс өглөө бүр Гадпро нэмэх ашигтай багтаар хамтран аялаж байна. Баярлалаа. За өнөөдөр бид бүхний хамтдаа ярилцах сэдв хурмаа заавал хийнэ гэдэг сэдвээр ярилцсан. За өчигдөрхөн Яанагаар мөрөөдлийн хурмынхаа талаар ярилцсан. Тэгэхээр эмэгтэй хүн бүр л одоо хурмын цагаан даашин зөмсхийг мөрөөддөг, нууцхан ч мөрөөддөг хүн байгаа, ээлч мөрөөддөг хүн байгаа. Тэгэхээр за эрчүүд маань ч гэсэн холбогдоод те. За хурмаа хийвэл ямар хурим хиймээр байна. За тий эсвэл хурмаа хийцэн хүмүүс орж ирээд зардал мөнгө нь хэр байна. Ер нь бол хуримтай холбоотой талаар мэдээлэл өнөөдөр бүгдээрээ хуваалцах нь штэ те. За өчтөр би бол Яанагаар хамаг юм ярьсан штэ те. Хүүхэд байхдаа 2 хуримд очиж үзсэн. Насанд хүрээд 2 хуримд очиж үзсэн. Насанд хүрээд хамгийн анхны очисон хурим маань манай номойгийн маань хурим байсан. Тэгээ үнэхээр гоё эсэн гэж. За миний хувьд бас өөрийгөө хөвчтраас хэлсэн штэ Яанагаар. Одоохондоо ерөөсө хүнтэй сууя гэсэн бодол алга надаа. Хурим ихнэтэл хүнтэй сууя гэсэн бодол бүрөөсө түүч алга. Тэгээд магадгүй ингээд мэдгүй хизээ тийм бодолд хүрэх юм байгаа. Тэгээд хэрвээ хүмүүнтэй сууя гэдэг бодол одоо төрж эхлэх юм бол мэдээж одоо хурим хийх л ах л та. Гэтэ мэдээж эмхтэй л хүн болсон хойно нэг тийм одоо өөрөөсөө хүчрхэг те нэг одоо бол би ингээд 2 хүүхдээ ганцаараа хангалттай аваа явчихж байгаа штэ. Тэгэхээр надаас хүчрхэг гэхээр одоо манай хүүхд 2 хүүхд ингээд угаасаа тусмастаа гараад ингээд яваад өчнөө. Тэгээд нэг юм юу яадаг штэ нэг юм гоё ингээ би зүгээр л ингээ өөрийнхөө авсан цалинг өөртөө зориулаад те нэг юм байдаг да нэг байдаг штэ нэг тийм хүнтэй л таарах юм бол тэгээд сууж муухахаа тэгэхгүй бол одоо ингээд нэг юм 2 хүүхдээ яа гэж яхад бас нэг хар юм зуралдаал тэрийгэ тижээгээл эсвэл ингээл нөгөөдгөө арчлаал маллаал ингээл явах гэж аяга төвхтэй санагдаад байгаа байхгүй. Тэгэхээр ерөөсөө хүнтэй сууя гэсэн бодол ердөөсөө түүч төрөхгүй байгаа. Тэгээд одоо баг 10 жил ингээ ганцаараа явчихаар бас зөжгөрч जैन. Тэгээ магадгүй нэг юм за нэг хүнтэй сууя гэдэг бодол толгой төрөх юм бол хурмаа хийх лагттай аяга хөргөн цомхон өрөм хийн гэдгээ бас өчтөр Яанагаар ярьсан тийм ээ. Яг ойр дотныхоо хайртай дотны гэсэн хүмүүсийг уриал нэг тийм цомхон хөрх өрөм хийнэ л гэж боддог. За ингээд манай шууд эфирийн утас 77 77 38 83 утас маань нэгдлээ. Хэрвээ та гадаадаас холбогдох эсвэл 77 77 88 30 гэсэн утсаар холбогдоорой. За утсаар ярих дүрм соёлыг сануулчих. Хэрвээ та яг одоо замын хөдөлгөөнд оролцож явбал хөдөлгөөний төр зогсоогоод за утсаа машиныхаа блютутэд холбосон эсвэл чихвчээр ярьж байгаа эсвэл спикер дээр тавьж ярьж байгаа тохиолдолд таны яриа царигж эсвэл бүдэгхэн сонсогдоод байдаг учраас эдгээр төхөөрөмжүүдээс салгаад радиогоо унтраагаад утсаараа яриарай. За эхний сонсогч 9561-тэй дугаартай сонсогчтой холбогдлоо. 9561. Эмжил радио. Өнөөдөр За сайн байна уу? Та сайн өнөтрөл холбогдлоо. Сэдвээ сонссноо хөө? сонссоо. За таныг сонсож байна. За би хормоо хийчихсэн. Одоо хүний амьдрал маань одоо нэг анхны амьдралаас 2 тийш яваад удчихжээ. Тэгээд би ихнэртэй нэг хорим хийх гэсэн бодолтой манай ихнэр болохоор зэрэг хорим найраар яах юм бэ гэдэг тийм юм ярьж байгаа. Тэгтээ бол би хорим хийхдээ ингэж хийн гэж бодож байгаа. За. Ястаа чиний хэлдгээр яг өөрийн төрсөн ах トゥ тийм хүмүүстэйгээ зүгээр нэг хормын ордонд тийм их ачаалттай үйдэг биш нэг аятайхан сая өдөр захиалга өгөөл танд нэг хормын даашин зөмсөх тийм сонирх бодолтой. Яагаад гэвэл миний анчин надаас 18 дүү хүн байхгүй тэр чинь надад хичнээн дургуус чилээ гэсэн цаана бас эмэгтэй юм чинь нэг хормын даашин зөмсөж гэсэн бодол байж л байгаа. Бидний утгаар нь би нэг тийм цомхоо ёстой нэг цомхон тийм хорим хийч нэг олон хүн амтан цуглуулахгүй зүгээр л нэг яг ойр дотныхаа хүмүүсийг хүрээнд хормын даашин зөмсгөл зургийг авахулчих гэсэн тийм бодол надад байдгийг. Бодол байдаг чи тэрийгээ биелүүлэх гэж байгаа. Тэгээд одоо тэр чинь хүний амьдрал эмэгтэй хүн чичнээн тэгжлээ шин цаанаа бол дотроо бол тийм бодолтой байгаа. Ямар ч эмэгтэй хүнд байдаг л баг.
Нэг тийм л бодолтой үдээ. Зөв. За. За. За холбогдсон баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За. Манай шууд эфирийн удаас 77 77 38 83 хэрэг та гадаадаас холбогдохыг хүсвэл 77 77 88 30 гэсэн утсаар холбогдорой. За өнөөдөр бид бүхэн хамтдаа заавал хурмаа хийн гэдэг сэдвээр ярилцж байгаа. Тэгээд хурмаа хийснүүд нь бол орж ирээд хурмын зардал энэ төр хэд болсон. Тэгээд анхаарах юм юу байна те. За тэгээд хурмаа хийгээгүй байгаанууд нь ямар хурим хий гэж бодож мөрөөдөж явдгийн те. Энэ талаараа бүгдээр хамтдаа овалцж байна. Дараагийн сонсогч 85 52 дахь дугаартай сонсогч бодлоо 85 52. Эмжил радио. Тэнэ. Оо байна. За сайн байна уу? Та сайн өдрөл бодлоо. Таныг сонсож байна. Сайн байна уу? За хөрмийн талаар би нэг юм ярих гээд. За. Би ч одоо нөхөртөөгөө суугаад за нэг 17 8 жил болж байна. Гэхдээ манай хүн бол нөгөө юм хорим хийхгүй гэдэг. Яагаад тэгэхээр ер нь нөгөө нэг хамаатан цаадаа айгу цөөхөн тий. Би ч ингээ айлын ганц охин. Гэхдээ ингээ одоо хүртэл ингээ юм хорим хий гэж нэг ярих болов гэж байгаас айгу хүлээдэг. Тэндэр айгу ахс нэг юм сэтгэл нэг юм байгаад идэх байхгүй. Яг хөө тэгээ нөгөө хорим би бас ойлгох штэ. За эднийх бодлын да цөөхөн манайхан бол олоолаа л да. Тэндэр бас нэг жоох имзэглээд байдаг юм уу. Гэхдээ яагаад нөгөө хорим хийхгүй байгаа шалтгаанаа надад ингээд гой тайлбарлаа тий. Эмэгтэй хүн юм чи за юм байгаа шүү. Кайлын зураг мөр авахулчдаг ч юм. Тиймэрхүү юм хийж ирсэн гэж айгуух боддог. Та хоёр одоо тэгээ хэдэн хүүхэдтэй лээ? 2 хүүхэдтэй. Гэхдээ тэгээд одоо энэ та одоо ингээд нөхөртөө энийг хилчиж болдгоо мó сайхан ярилцаж болохгүй мó? Ярдгал та хурмаа хийж явлаа тий. Тэрсэн болохоор нэг эмэгтэй хүнд нэг юм одоо ингээд хайртайгаа баталсан ч юм уу. Одоо манай хүүхдүүд асуудаг байхгүй. Та хоёр хурмаа хийгээгүй юм уу гэд. Тэгээд тухайд нях ингээд хоёр хүүхдээ ингээд ойлгуулаад хэлчихдэг. Тэгээд ингээ ярихаар би хурмаа хийхгүй гэд ингэдэг. Гэхдээ маань нөхөр л надад хайртай юм шүү. Хоёулаа гэрэлтэй батлуулах. Тэгээ нөгөө гэрэл батлуулах явц маань бас нөгөө нэг толонгос молонгос явах гал вид мэдгээл ингэж явж байгаа л батлуулсан л та. Яа одоо нэг 40 гараа явж гин. 40 гарсан ч гэсэндээ яг бас нэг тийм нэг яг эмэгтэйний гүнд бол байдаг юм байна. Тэр нэг цаанд ашин нэг өмсөөд ингээд явчихсан ингээд боддог. Манай хүний хувьд бол ер нь тийм хөрөм хийсэн бодлоо. Угаасаа байхгүй юм байна. Зураг авах чигээ тэгэхээр тийм юм байхгүй. Тийм юм яа цаана юм ингээд ингэдэг. Тэгээд бас тэндэр нэг жоохон тиймэрхүү л яваад идэв шүү дээ. Хөрөм хийж байгаа хүмүүсийг харахаар амар гоё гэрх санал авч байгаа хүмүүс бас айгуу гоё. Уунал бид хоёр ч ингээл сайхан хосууд л та найзуудаа бас ингээл хамгийн ингээд нэг одоо армат гэх юм уу тий. Одоо үст ингээл хайраа хийнаа гэл ингээл амар гоё байдаг юм манай хүнд бол бас яг тийм хөрөм хийгдсэн бодол байдгүй мó. За гэхдээ эрчүүд ер нь жоохон ийм тал дээр хойрох шүү дээ. Тэгээ та өөрөө жоохон өөрөө ингээд жоохон хүчлээд ч юм уу эсвэл ингээд нэг юм хийхгүй л бол зүгээр л ингээд хараал яваад байвал хийхгүй бах уу. Тэр яах хийж нэлээ үгүй хийхгүй юм байна. За үгүй гэж бодлоо тэгээд үстэй. Өөрөө дургу байгаа юм даа яаж ойлгох вэ? За. Нэг нэртэй байна. За холбогдсон баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За танаа хамт олондоо ажлын өндөр ажил төсөё. Баярлалаа. Бас нэг яг бодоод байсан юм яриад онгойлгочлаа. За. Тий. За Улаанбаатар хотод 11 цаг 20 минут болсон. Нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар аялалтай, автомашинтай, суулаат аянаараа Голомт банк хамтран ажиллаж байна. За Голомт банк болон EasyPay байгууллагын пост хөрөмжийг бизнесийн үйл ажиллагаанд ашигладаг харилцагчид зориулсан автомашин болон гадаад аялах эрхийн шагналтай суулаат урамшуул явагдаж байгаа юм байна. За тэгэхээр та суулаагаараа
дараах шагналуудын эзэн болох боломжтой байна. Супер Азад нэг автомашин, за улирал бүр 2 ширхэг гэхлээр нийт 8 хүн гадаадд аялах эрхийн бичигтэй болох нь байна. За улирал бүр 6 азтан гэхлээр нийт 24 хүн 200 мянган төгрөгийн хадгаламжийн ирэх. За улирал бүр 6 азтан гэхлээр мөн нийт 24 хүн 200 мянган төгрөгийн захилгаан барааны эрхтэй болох нэ. За өөрийн посын гүйлгээнд олгосон суулааны эрхийг Social Bay application болон loyalty.golundbank.com гэсэн вебсайтаас нь та шалгах боломжтой. За Супер Аздан шалгаруулахдаа сүүлийн 3 сар идэвхтэй гүйлгээсэн нийт одоо мерчантуудаас азтныг шалгаруулах юм байна. Тэгэхээр сүүлийн 3 сар гүйлгээ хийгээгүй мерчантууд Супер Аздан шалгаруулах хөтөлбөрт хамрагдахгүй нэ шүү. За тэгээд купоны доод үнийн дүн 10,000 төгрөг байх нь байна. Тэгээд та илүү дэлгэрэнгүй мэдээллийг 181646 гээд Голланд банкны лавлах хутас за мөн 75-7 99 гэдэг утгаар холбогдож асуугаарай. За Голланд банк гэж салгахгүйгээр бичээд Голланд банк гэж латинаар бичээд Facebook руу орох боломжтой байгаа. Ингээд нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар аялалтай, автомашинтай, суулаатай нараа Голланд банк хамтран ажиллаж байна. Баярлалаа. За хоёр дуудлага зэрэг орж ирсэн. Аль нь холбогдох нь харцгаая. За гадаадаас холбогцоо. Эмчил радио. Байна уу? Сайн гэршээ. Сайн байна уу? За хаанаас хэн холбогдож байна? Солонгос. За. Би нэг YouTube-ээр дахиж сонсдог болохоор ямар юм юу яриад байгааг мэдгүй залгчлаа. Мэдгээд уучлаарай. За зүгээр хурмаа заавал хийнэ гэдэг сэдвээр ярилцж байна. Тэгээд би ч одоо бүр хурмаа айл хийе. Өчигдөр яанагаар ярьсан сэдвээ өнөөдөр ярьж байгаа юм байна тийм ээ. За тэр бол мөрөөдлийн хурим байсан. Одоо хурмаа заавал хэрвээ та хурмаа хийсэн бол би ч одоо нөгөө хурмаа хийчихсэн. Ястаа нөгөө солонгосын хурмын ордонд очиж хурмаа хийсэн цагаан даашинтай зураг YouTube-оор явуулчихна. За та юу яахгүй юу? Хэрвээ та хурмаа хийсэн бол хурмын чинь зардал мөнгө хэд гарсан бэ? Тэгээ хэрвээ солонгост хурмаа хийсэн бол бүр сонирхолтой байна. Одоо солонгост хурмаа хийхэд ер нь зардал мөнгө нь хэр гардаг юм байна? Хурмын ордонд нь орохт нь одоо манай дээр чинь нөгөө нэг намрын дунд сарын шөнийн 17-нд амар очортой шөнийн 2 цагаас эхлүүлээл тэр талаараа хуваалцаач. Би ч одоо 18 жилийн өмнө хурим ирсэн гэхээр чинь хоолныхаа мөнгийг л таасан юм уу? За. Одоо тэгээд намайг нэг юм ярихаар энэ солонгостой суудсан монгол хүүхэн байна гэж бодож магадгүй л дээ. Манай нөхөр ч гэсэн юуны монголын би Улаанбаатарын инженер за. Уулын манай нөхөр эрдэнэтэй. Би хоёр солонгос 20 жилийн өмнө танилцсан. Тэгээ хурмаа игээд хүмүүсүүд юу яагаад гэж хурмын хийгээд өгөн зураг авах гээд тэгээд хоолныхаа мөнгийг л даасан хурмын ордон чинь зүгээр үнгүй л байсан. За. 18 жилийн өмнө. Тэгэхээр угаасаа л үнгүй байд юм уу? Эсвэл та хоёр нөгөө нэг сүм мөмийн хурим юм уу? Үгүй сүмийн хурим биш. За. Ястаа нөгөө солонгос хөрөмжтэй хурим. За. Ерөөсөө үнгүй. Тийм үү? Үнгүй. Тасалсан ч үнгүй. Бүх юм үнгүй байт юм уу? Ямар сони. Тэгээд тэд нар яаж ашиг хийд юм бол? 18 жилийн өмнө чинь тийм байсан юм уу? За одоо л өөрчлөгдсөн байж магадгүй юм байна тий. Одоо би битээсээ өдөр хөрмийн ордонд очиж цогч хийдэг. За. Тэгээд ийм гоё түүхтэй би хоёр хөрмөө игээд нэг бандтай одоо манай банд ахлах сургуулийн сурагч манай аав ээж түрэл садан бүх хүмүүсүүд ирээл явдаг жилдээ хэд удаа ирж явна. Нэг удаа бид хоёр Монгол руу нэг удаа яваагүй. Яагаад Монголд ирэхгүй ингээд 20 жил болчихж байгаа? Битгий нана Монгол хураагаад байж Монгол ерөөсөө төвчрээд. 100% 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
Та тэгтээ эзэн нэгэн цагт Монголд ирнэ гэсэн бодол байна уу? Манай нөхөр бид хоёр чи одоо энэхийн нөгөө нэг Америкаар болоод нөгөө нэг ногоон визтэй гэвчээр харих биш шүү дээ. За. Тэгэхээр бид хоёр чи одоо энд 2 жолонтой 5 өрөө байртай. За тэр чиг яг угаасаа тэгээд үгүй яг надад зүгээр сонин санагдаад 3 цаг нисээд ирэх газар тэгээд харин ч харлаж марлаагүй юм бол тэгээд ирж очиод баймаар энэ 20 жил Монголд ирээгүй гэхээр нь жаахан гайхаал тодруулж асуусан. За холбогцсонд баярлалаа танд. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Ястаа нөгөө ирж очих цаг залга би өөрөө шуудан яаж хийдэг манай нөхөр нөгөө нэг ээлжигээр нэг том компани байдаг шүү дээ. Тэр нь ажилладаг байхгүй. Тэгэхээр хоёулаа өглөө гараад орой орж ирнэ, өглөө гараад орой орж ирнэ. Хүүхд сургуультай явж ирнэ, нэг хүүхдтэй. За. Ерөөсөө та болдгоо байхгүй юу? За ойлголоо. За. Манай YouTube-ээр татаад нэг дугаар сонсоод би спикер яриад байгаа шүү. За холбогдсон баярлалаа танд. За манай төгөлдөр битсэн байна. Би бас хүүхэд байхасаа л хурмаа хийнэ гэж боддог байлаа. Намайг хүүхэд байхад нэг сонин хурмаа исэн хүмүүс салдаг гэсэн балаа яриа байсан. Би бол хурмаа хийнэ л гэж бодож байгаа. Хизээч юм байгаа бүү мэдээ гинэ. За. Нэг цуутай хүүхэн хуримгүй дуутай бороо ямар юмгүй гэдэг лээ нэг бас нэг тийм балаа юм бэ үгүй тийм би зэрэгтэй зарим тэр Монголын зүрд зүгнүүдэд ер нь жоохон дургуй шít гэдэг байхгүй юу. За дараагийн сонсогч 95 та дугаартай сонсогчтой холбогдлоо. 95. Эмжил радио. Сайн байна уу? Та сайн өнөртөө холбогдлоо. За таныг сонсож байна. За хурмын талаар ярьж байгаа юм тийм үү? Тийм ээ. Өөрийнхөө сайхан туршлагыг яриагээл. За. За би болохоор 4 хүүхэдтэй 40 жагаад хурмаа исэн. Вау, ямар гоё юм. За. Яста нөгөө хурим анханасаа үерхтэл хурим хийшүү гэж хэлжэл үерхсэн. Тэгээл за хурим хийхгүй бол би чамтай батлуулахгүй гэж гүрээгээл яваад исэн. За. Тэгээл тэгж байгаа л 4 хүүхэдтэй гаргаж байгаа л тэгээл эцсийн бүлэгт яалч нөгөө нэг 4 хүүхэд гаргалж бас аав маваараа оглон гэж юм байна штэ. Тэг тэр олгон дээр бас нэлээ унжчээ заавар ноглоол чи хурмаа хийхгүй ээж юм байж гэж байгаа л тэгэл тэгж байгаа л нэг гүрийж байгаа л тэгэл за батлуу одоо яг батлуулах юм бол тэгээ хурмаа хийжтэй гэж байгаа л тэгэл батлуулаад хурмаа хийсэн 12-3 жилийн дараа хурмаа хийсэн юм уу? За. Тэгжэл боо юм болж ижил өөрөө хүсэн байж л хурмаа хийсэн дээ. За бараг шантаачилж ээж хурмаа хийсэн юм шүү. Яг үнэн. Сүтүүж байгаа хурмаа. За тэгээ хурмын нэг өдөр өөрөө очиад хурмын ордонд очиад захиалга өгөөл. За чи одоо батлуулсан юм чи хурмаа ийн гэсэн. Би очиад захиалга өглөө шүү гэж гэсэн чинь нөгөө маань нэр яриад байгаа юм гэхээр нэрээ гэлсэн очиод нэг 6 сард очиод яг захиалга өгөөл. За сарын дараа хурмаа ихэр болсон шиг гэж бүр итгэхгүй байгаа юм чи. Тийм ээ одоо яг тэдэн сарын тэдэнд хурмаа ишүү чи одоо тэгээд нацаа суй гэж бол миний хурманд ирээрээ л гэсэн. Тэгээд ер нь хурмын үйл ажиллагаа сарын дотор л хаа гэж сандралтаар босно да. За. За холбогдсон баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За баярлалаа. За. За манай хүүхнүүд ч одоо бараг нөхрүүдийн шантаачлаа. За эхний хүн бол бүр бараг одоо насаараа гуугаад хурмаа хийхгүй байх гэдэг штэ тий. Энэ хүн бол бүр 4 хүүхэд гаргахтаа батлуулахгүй гэд шантаачнд оруулж байгаа хурмаа хийсэн юм шүү. Яа, юмнаас нэрээ алах юм манай эмэгтэйчүүд. За Улаанбаатар хотод 11 цаг 30 минут болсон. Нэвтрүүлгийн маань дэмжээ ажиллагчаар Mobicom дэмжиж ажиллаж байна. За Mobicom-ын дараа төлбөрт шинэ багцууд бүтээл болсон. Тэгээ илүү хурдан, илүү зугаатай яриа, дата, видео стриминг гэд хэрэглээхтэй нэг дор багтаасан. Дараа төлбөрт шинэ багцуудыг Mobicom санал болгож байгаа. Хамгийн хурдан 5G сүлжээнд ашиглах илүү их дата, Woo content, премиум багцыг багтаасан. Дараа төлбөрт багцуудаас амьдралын хэм маягтаа нийцүүлэн сонгоод илүү хурдтай дата ашиглаж, дуртай нэвтрүүлэг киногоо Woo-гээс нэмэлт төлбөргүй үзээрэй.
Та шинэ багц руу шилжих хүсвэл Mobicom application 2222 лавлах утас за эсвэл өөрт ойрхон үйлчлэгээний салбартаа хандах боломжтой. За мөн дэлгэрэнгүй мэдээллийг Mobicom цэгийн сайтаас авах боломжтой байгаа шүү. Ингээд нэвтрүүлгийн дэмжээ ажиллагч Mobicom баярлалаа. Дараагийн сонсогч 80-80-тай дугаартай сонсогчтой холбогдлоо 89-89. Angel Radio. Сайн байна уу? Та сайн нэвтрүүлэлт холбогдлоо. Сэдвээ сонссон нөхөө? Хальт сонслоо. За, хурмаа хийсэн үү? Хийгээгүй байгаа. За тэгвэл бүрөөдлийн хурмын талаар л ярих нь дээ. За, яг таны нөгөө- яриа айгүй бүдэг сонсогдоод байна. Та утсаа спикер дээр нь тавьсан эсвэл чихвчээр ярьж байгаа. Спикер чихвч хоёулангийн унтраасан байгаа. Тэгвэл та угаасаа л ийм сул дуутай юм байна. За, би энд таны яриаг чангалъя. За, сонсож байна. Бэр гойж аваагүй байгаа. За. 10 жил болж байна. За. Тийм, тэгээд яг бэрээ гойж авчаад тэмүүтэ хормоо хийнэ гэж боддог байхгүй юу би. Тэгээд би өөрөө нэг хамаатны ахын хормонд очиж үзсэн. Ямар гоё юм бэ? Би ээж аваагаа суулгахтаа ингээд хормон хийндээ л бодчихсон байна. Хормоо орсон. Та одоо хэд орчим насны төлөөлөл үлээ? 30 настай. За та 20 доо хүнтэй суугаад 10 жил ингээ бэр гуйхыг хүлээж байгаа юм байна шүү дээ. Тэгээ цаанаас ч сураг чимээ байна уу? Гуйх нь одоо ингээд 10 жил болцсон байхад одоо ямар юмны бэр гуйд ингээд гуйхгүй байгаа юм биш юм шүү дээ. Хилж мэлсэн үү? Хил 10 жил өглөөстэй байдсан шүү дээ. Ерөөсөө Би гуйхгүй байна уу? тэгээд тэгээд хадам ээж сонссон чинь манайх угаасаа бүх бэрүүдээ өөж авч байгаагүй өөртөө ирсэн гэ тэгээд байгаа байхгүй юу? Одоо тэгээ яана? Тэгэхээр чи одоо таны хурим болох юм уу? Тэгээд тэрнээс хаашаага ерөөсөө за ер нь бүтэхгүй байна да гэж тэрнээс хааш ерөөсөө дуурхаад байлцсан. Тэгээ та ч юм болохоор бэр гуйсны дараа хурмаа хийнэ гэдэг байгаа шүү дээ. Тэгээ хурим нь харин болох нь уу? Тэгээд нөхөртэй яг нэг модалцахтаа хэлж өгсөн чи одоохондоо боломж алгаа. Тэгээд нөгөө өөрсдийнхөө байр сав унаа шүү үлээ. Тэрийгээ тогтуулчаад бэр мэрээ гуяа гэ. Тэгээдсэн намайг. Одоо тэгээд та хоёр хэдэн хүүхэдтэй? Одоо нэг хүүхэдтэй. Зөв. За, холбогдсонд баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За, хурмаа хийдгүү маа гэхэд бэр гуйгаад тэрүүхэн тэндээ сайхан найр хийждэг босууд бас гоё штэ гинэ. За. Манай сув дундраах битсэн байна. Би ч одоо Монголдоо л хурмыг дутуу байна да. Оюутан байхдаа хойно гэрлэлтэд батлуулаад дараа нөхрийнхөө нутгийн ёсоор тэнд нэг хурим ийгээд дараа нь дахиж тэдний шүүхтээр очиж дахиж батлуулаад нэг хүнтэй 3 хурмсан байдгийг одоо тэгээ 27 жил болжээ гинэ. За дараагийн сонсогч 80-53 та дугаартай сонсогчтой холбогдлоо. 80-53. Angel Radio. Байна. Сайн байна уу? Та сайн өдрөд холбогдлоо. За таныг сонсож байна. Сайн байна. Зэрнэ нэлийн сонслоо. Тэгээд ер нь бол залуучуудаа илчээд хийчихэд юмгүй штэ. Шинэр бүхний аашилруу айтаахан болчихлоо штэ. Та өөрөө хурмаа хийсэн мө? За өөрөөхөө л кейсийг яриа. За тэгвэл өөрөөхөө л хурмын талаар яриа. За. Хэдэн өрөөний зардал гарсан, яасан ийсэн хүмүүстэй одоо ингээд туршлага солилцоход юун дээр анхаармаар санагцсан. За тэрийгээ л яриа. Ер нь бол эхлээд бол сайн төлөвлөх хэрэгтэй юм байлаа. Сайхан төлөвлөж байгаа л. За. Бид ч юм болохоор жоохон ч байсан дөнгөж нийлээл одоо бид чинь 12-3 жил болж байгаа. Тэгээд нийлээл нэг 2-3 жил болж байгаа л би ажил хийж байгаа цалингийн зээл аваад. За. Тэгээд цалингийн зээлээр машин авахгүй байр авахгүй гэж бол хөрөнгө хийгээл. Хөрөнгөнөөс ч бүх юм чагаад төсөөр. Бас мэдмээр юм байна. За. Далааш ч өөртөө санаа хөрөнгө онцгүй болох. Тэгээд яг тийм юм дээр санаа зовоод идэв юм шиг. Нэг санаа зоволтгүй юм билээ. Нэг хоёр талаас аав ээж яг баг дээр дэмжэлтэй тэгээд ихэнхдээ бол өөртөө бүх юм авсгаа тэгээд гаргаад ирсэн. Зөв. Ингээд зээлэрэл хийжтэй. Гэхдээ тэгээ хамгийн гол нь сэтгэл байвал тэгээл бүх юм болно шүү дээ, тий? Ер нь бол. Тий, ер нь бол тийм үү. Тэгээд тухайд бол манай банд жоохон ч байсан. Тэгээд дараад нэг охинтой бас манай охин болохоор эсвэл хорын бичлэг үзэлээр
Энэ аав юм уу, энэ ээж юм уу гэдэг тийм ээ. Ааха. За. Айгу гоё юм билээ сүлийг эрүүлэр үзэхэд ер нь бол. Тэгэх баха бөөн дурсамж дурсгалтай одоо амьдралд ганц л тохиолдох мөчтэй ер нь бол тий. Энэ залуусуудаа хамтд ер нь хийцэн л дээр дэмжлэр юм байна. За. За холбогдсон баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За баярлалаа. За манай Мина ална гинэ. Манай экс хурмаа хий гэхээр хийхгүй хурмын ордонд орохоор салчтын ингээ гуцаад ийсэн тэгсэн худлаал юм байна лээ ш. Мөнгөндөө гороос юм байлээ. Би тархитуулсан байсан гинэ. Йоо. За дараагийн сонсогч 88 T3-тай дугаартай сонсогчтой холбогдлоо. 88 T3. Эмжил радио. Бано. Сайн байна уу өдрийн минь. За сайн байна уу? Та сайн нэвтрүүлэлт холбогдлоо. Таныг сонсож байна. Лагер дээр засан дээр хүүхдээ хараа сууж байгаа ээж байна оо. За. Тэгээд хүүхдэд харангаа танаар радиог дандаа сонсдгийг шүү. Баярлалаа. Би нөгөө айлын ганц хүүтэй уучраад одоо 13 дахь жилдээ амьдарч байгаа сайхан хайр сэтгэлтэй уучраад 3 хүүхдтэйгээ сайхан амьдарч байна. Тэгээд хурмын ажил амжааг байгаа. За. Сайхан биер гуйгаад тухайн үед айгүй гоё ёс төр үлдээд яаж исэн болохоор сэтгэл дүүрээ амьдардаг. Гэхдээ одоо нэг 37 8 хүрж байгаа болохоор бас хурмын ажил жоохон нас нь хөшин юм болов уу гэж бодох шиг. Юу яриад 50-тай хүмүүс өчигдрийн 400 шуганаар 81-тэй 77-той 2 хурмын эсэн шүү дээ. Харин тийм юм шиг байна. Бид хоёр нөө ярихаар нэг хамаатныхаа садангийн хүүхдээ хурманд очсон чи хөөргөн 22 3-тай 2 хүүхд хурмаа гэж хоёулаа хурмаа гэж ярьжсэн чи хажууд нь хөшин ч юм уу байх уу гэд нэг жил хайрлуулсан байхгүй юу. Зөв. Тэгсэн чи харин одоо бол ерөөсөө насмаас юугүй хүний хайр сэтгэл тэгээд нандин гэр бүлийн дурсамж гэдгээрээ насаас яхаа ойлцол юм шиг үү те. Хамаагүй. Тэгээд угаасаа ямар та хоёр одоо ингээд дөнгөж бас одоо магадгүй ингээд дөнгөж танилцаад хурмаа хийж байгаа хүмүүсийн хувьд бол яана одоо нэг амар гэж санаа зовж магадгүй. Тэгвэл та хоёр ч одоо ханилаад ингээд бас хүүх шуухттай болцсон. Ер нь бол хүмүүс одоо хамаагүй наснаас ерөөсөө хамаагүй шүү дээ одоо. Харин тийм байна. Одоо тэгээ ерөөсөө төлөвлөд хурмаа хийё. За. Манай үндэстэн дээр айлын ганц хэрэгтэй өгчөөр өчтөр нь бас хурмын суух дуртай. Тэгэл ер нь хурм хийн гэж боддог л эсэ. За. Амжилт заавал хийгээрэй. За баярлалаа. За, Victoria Colleague-ч мань бичсэн байна. Санаачлаг сэтгэл байвал цомхон хөөрхөн хуримлдаг юм байна лээ. Хамаатны нэг бэр маань хүнд ч хэлэхгүйгээр хоёр эгчтэйгээ гуруула хамтдаа хурмын ордонд хурмын плажа өмсөө зөвхөн аав ээжигээ байлцуулаад аль бие ёсоор хурмын ордонд хурмилсан байна. Ах トゥ төрөл дөргөст нь фэйсбүүкээс нь харж мэдцгээсэн. Энэ нь боломжондоо тааруулаад хөөрхөн сэтгэл гаргаад хуримлсан нь надад их таалагдсан. Заавал бусадтай хэлэх албагүй шүү дээ. Бас нүсэр болохгүй хөөрхөн санагдсан. Яагаад болохгүй гэж те гинэ. Тимээд. За дараагийн сонсогч 88 Тик-Тиктэй дугаартай сонсогчтой холбогдлоо. 88 Тик-Тик. Эмжил радио. Бано. Байна. Сайн байна уу? Та сайн өнөртэй холбогдлоо. Таныг сонсож байна. Баярлалаа. За. Би сая сонсчлаа. Тэгээд 35 настай. За. Тэгээд амбраад 15 жил болж байгаа. Тэгээд хурмаа хийн гэдэг бодол мэдээж айгүйх байдаг. Гэхдээ энэ надгаар бид хоёр хоёулаа байдаг боловч манай нөхрийн талд манай хатам аавч хоёр маань хэдэн жилийн хоёулаа өөд болсон байхгүй юу? За. Ингээ хормын үеэр ийм нэг жоохон эмзэглсэн, гуниглсан юм гарах гээд байгаад. Тийм байна. Танаа аав ээжээр сууж байхад хүргэний аав ээж хоёр байхгүй болохоор жаахан гонигтай юм байна. За. Яа, тэр үед болохоор би баярлаад манай нөхөрс жоох юм бодогдоод хэцүү байна. Тиймээс болохоор би болохоор бодсон. Энийг болохоор шийдэх гоё арга байна. Тэгсээр бид хоёр хурмаа хийн гэд. Бүрөөдөө хурмаа бодсон байхгүй юу. Тэгээ тэрийг нэг хуваалцмаар санагдаад тэрийг болохоор би найз нөхдийнхөө хүрээнд зөвхөн найз нөхдөдөө аваад сайн байна. Хурмаа. Вау. За тэгээд онгоцон дотор хурмаа игээд онгоц газардаад шууд бид хоёрын басаар эхэлнэ. Яа, за гоё юм. Би ингэж атсаа. Гай шийдсэн байгаа. Тийм байна. За, мөрөөдөл нь биелэх болтугай. Холбогдсонд баярлалаа. Баярлалаа. За.
За их бас хөөрхөн шийдэл гаргасан байна. Нэрээ тийм ээ. За. За Улаанбаатар хотод 11 цаг 40 минут болсон. Нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар өнөөдрөөс өглөө бүр GatPro нэмэх ашигтай багтаар хамтран ажиллаж байгаа. За GatPro бол ялцчгүй манай гэр бүлийн байнгын хэрэглээ. За ногоон хайрцагтай GatPro бол угаасаа насан туршдах. За цэнхэр нь бол хүүхдийн байдаг тийм ээ. За өглөө үлэн дээрээ сайхан нэгийг уучна. Амт момт бол янзын. За тэгээд магадгүй ер нь манай эмэгтэйчүүдийн асуудалтай байдаг штэ тий. Ирчүүд бол харцангуй өглөө болгон хүндрээд байгаа харагдтiin. Тэгээд эмэгтэйчүүд мэдгүй ингээд яг байгалийнхаа жамаар ч юм уу ингээд гаргадгүй. Тэгээд GatPro уугаад эхлэхээр өглөө болгон сайхан хүндэрдэг юм байлээ. За тэгэхээр та GatPro ашигтай бактерийг өнөөдрөөс эхлээд өглөө бүр хэрэглэснээр дархлаа, гидсний эрүүл мэнд, арьсаа улам өнгөлөг болгох юм гоё боломжтой. За тэгээ мэдээж одоо бүдүүн гидсэнд байгаа бохирдлоо ингээ гаргаад тахлаар ус сайн уун ардаас нь тийм ээ. За тэгэхээр арьс ч гэсэн гоё байна тийм үү. За тэгээд дархлаагаа дэмжих хүсэлтэй ходоод гидсний асуудалтай өтгөн хаттай гид замархан хямарч амархан гүйлэгдэг өсвөр насны батгахшилт за антибиотик хэрэглэх үед бол заавал шүү. Антибиотик хэрэглэх үед яадгүй л антибиотик чинь өөрөө нөгөө нэг танд хэрэгтэй хэрэггүй бүх л нөгөө нэг ашиггүй нэг бактери чинь хяраар нь устгачдаг учраас та нэмэлтээр заавалчгүй ашигтай бактери яг уух хэрэгтэй байгаа тийм ээ. GatPro-г уух хэрэгтэй байгаа. За ингээд та нэг давуу тал нь эднийх дөрвөн давхар бүрүүлэлттэй гэдгээр онцлог байдаг. Амьд бактериуд нь агаарт задарч өгөхгүй, амны шүлсэнд задрахгүй, ходоодны хүчил задрахгүй, цусны давсанд уусгаас хамгаалсан яг гидсний одоо зохих газараа очих дэлхийд ганц технологи патентлагдсан юм бүрхүүлтэй гэдгээрээ онцлог шүү дээ тий. За тэгээд хеликобактери эмчилгээний үед болон антибиотик хэрэглээний үед хеликобактери эмчилгээний үед нэг баахан антибиотик уудах хэрэгтэй амар хэцүү тий. За тэгээд мөн антибиотик хэрэглээний үед дахин хэрэглэе. Антибиотикаас хамааран үүсэх мөөгөнцөр зэрэгээс сэргийлдэг байх нь шүү дээ тий. За ингээд бүх химийн сангуудаар худалдаалагдаж байгаа. Ингээд нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар өнөөдрөөс өглөө бүр GatPro нэмэх ашигтай бактери хамтран ажиллаж байна. Баярлалаа. Дараагийн сонсогч 80 10-та дугаартай сонсогчтой холбогдлоо. 80 10. Эмжил радио. Байна уу? За сайн байна уу? Та сарын нэвтрүүлэгт холбогдлоо. Сэдвээ сонссон уу? Сонссон. За таныг сонсож байна. За 11 онд хормоо исэн 21 настай. Тухайд хадмууд маань шинэ байшин барьж өгөөд шинэ байшингийн найр хийн гэжсэн боловч манайдлын аав ээж маань охноо ингээд нэгэн тустаа гарч байгаа юм чинь байшингийн найр хормыг цуг хийя гэдэг үүднээс хадмуудтай маань нөхөртэй маань ярилцж хагаад хоёр тадаасаа хоёр хоёроо оюутан тэгээд нэг настай хүүхэдтэй тийм байлаа. Тэгээд хоёр талынхаа дэмжлэгээр шинэ байшинд ороод хурмаа ээжээ да. Тухайн үедээ одоо 11 он гэхэр чим за нэг бүх юм нь ороод нэг хаал хүнс ингэж тэгээд нэг 3 сая төгрөг болж исэн. Хурмын байшиныг ээж маань ирээ яваад авчирч өгч ийла. За. Тэр маань костюм хоёрыг. Тэр нь бас нэг айгүй хөөрхөн 300 мянга харьцаа боллоо да. За. Тэгээд нэг хөөрхөн аав ээжийнхээ дэмжлэгээр тийш нэг гоё хурим хийжсэн. Одоо хурим хийсэн бол гэж айгүй их боддог. Гэхдээ тухайн үе маань хурим айгүй гоё дурсамжтай байсан учраас за дими бод дахиад хурмаа хийж болдог бол гэдэг чинь дими бодол юм байна да гэж боддог басаа сүүл. Үгүй угаасаа тэр чинь айгүй хөөрхөн хурмын даашинцаа өмсөн. Тэгээд дээрэс нь давхар бүр нэг сумаар хоёр дулаа буудаад шинэ байрныхаа найртай хамт давсаргаад хийцэн хөөрхөн л штэ. Харин тэгээд нөгөө эмхтэй үний шунал юм уу? Тэгээд хурмаа хийгээд нүцтэй ихээр гой хоёлаа мөнгө өрөм ахтай өрөм хийнэ. Одоо ингээд 15 жил болчихсон хурмаа хийгээд тэгэхээр алтан мөнгө хурмаа хийнэ гэд амар тайтгаруулдаг да манад. За. За холбогцсонд баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За баярлалаа. За баяртай. За Сандра ган гэдэг сонсогчсон байна. Би л Америкт гэрлэлтэд батлуулж байсан сүмд мэдээж үнэгүй 3 жилийн өмнө гинэ. За. Сүмд үнэгүй байд юм ба штэ тий Америкт бол. За дараагийн сонсогч 90-16 та дугаартай сонсогчтой холбогдлоо. 90-16. Эмжил радио. Байна уу? Байна сайн байна уу? Та сайн нэвтрүүлэг холбогдлоо. Таныг сонсож байна. За би хормын талаар сонсоо да. За. Би ч одоо нэг 13 жилийн өмнө юм уу хормоо ээж. Тэгээд тэр үед нөхрийгөөс шантаачсаар агаал хормоо ээжсэн.
хоёр дахь хүүхэд маань гидсэн дэсэн том маань гарсан нэг ой гамтай. Тэгэл хоёр дахь хүүхдээ гарахаас өмнө би заавал ч хурмаа хийнэ гэж. Тэг яг манай нөхрийн бол аав ээж нь байгаагүй л дээ. Тэгээ манай аав болохоор настай хүн ээж аав хоёр маань. Тэгэл аав маань би айлын баг байхгүй. Тэгэл аав маань би амьд байгаа дээр баг охиныгоо заавал ч тусна гаргана гэж тэгдэж байна. Тэгэл өстө зүтгэсээр агаал нөхрийгөө өстө шантажлал. Том баг маань нэлээд том би ч одоо 9 сартай шахууд ирэмсэн байх та. За. Энэ сарын 17-нд хурмаа игээл 10 сарын 6-нд төрж байлаа да. За. Амар ядарч ирсэн. Тэгээд тухайн үед бас нэг гадуур хурмаа ажил гээл хурмаа ажилчин гэхдээ амар их ажил болт юм билээ. Тэгээ өөртөө яг тэгэж гар бие оролцохоор айгуур ядраад баг хурман дээрээ баг унтчихэд ингэсэн штэ. Би бас тийм юм сонсч байсан. Ингээд нөгөө нэг юм production ч юм уу ямар нэгэн эсвэл нэг хамгийн сайн найзаа чи менежер хийж гэдэг юм уу ингээд даатгачаар харьцангуй гайгүй байдаг гэсэн дараагийнхаа хүмүүстээс тийм ээ бас нэг хойлойд чинь баг биш юм хуваалцаж байгаа штэ тий. За. Яг өөртөө гар биеэр оролцоод өстө нэр манай нөхрийн талаас одоо нэг аав ээж нь байхгүй учраас юу яах юм байхгүй. Яах тэгээд туслаад авах юм байхгүй. Тэгээд өстө зориулсаар агаал хийн гэж зүтгэж явсаар агаал хийж. Гоё. Одоо тэгээ нөгөө хүн чинь яг хурмаа ихээр бас амар шал өөр сэтгүүтэй болчих юм байлээ шүү дээ. Заавал одоо чи ах дүү нартай ингээд албан ёсоор гэр бүл гэдгээ зарчлаа гэд яг албан ёсны гэр бүл болчлаа гэхээр арай өөр сэтгэлээр хамт амьдардаг юм шиг надад санагцсан. Илүү их бас хариуцлагатай амьдрах бах тий аль талаасаа. Зөв. Үнэндээ бүгдийг ингээд заалцсан. Тэгэхээр ер нь бол хурмыг би тэгж боддог. Заавалчгүй амар их мөнгө төрөхтэй ч юм уу тий. Тийм бэжэж хийхгүй зүгээр ер нь сэтгэл байх юм бол яаж ийж байгаа л ард нь гараад гоё хурмаа хийчих болт юм байна даа л гэж би ер нь боддتي. За. Залуучуудаа гоё хурмаа игээд албан ёсоор гэр бүл болсноо зарлажаасаа гэж би утгах хүсдэг юм аа. За холбогдсон баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За манай Грилтма гэж сонсогчсон байна. Хурмыг үн цэнтэй болгож байж хийвэл зүгээр юм байна да гэж бодлоо гэсэн байна тий. Тийм. Гэхдээ бас манай ирчүүд ч надад юм шантаажинд оруулахгүй, шахахгүй бол бас тэгэл хөдлөхгүй штэ. Ер нь бол бас яах хэцүү штэ. За одоо утас авахгүй орж ирсэн комментуудаа уншиж өгөө тэ нэвтрүүлгээ дуусгая. За баярч бай гонч гой сэдв байна гэсэн байна. Юм хоёроо би хурим хийхээр олон хүний өмнө яаж үнсэлцнээ л гэж л их айдаг байж үлээ гинэ. Йоо ямар хэцүү юм санаа зовд юм бэ. Нэрээ би юусэн энэ талаар бодож байгаа юм байна штэ. Ой. За би өөрөө хурмаа хийж чадаагүй болохоор том ихчээгээ занж байгаа төрмийн ордонд оруулж хурим хийлгсэн гэсэн байна. За ганчаа бичсэн байна. Эмэгтэй хүн болсон л хойно хурмын даашин зөмсөхийг хүсдэг. Гэхдээ хурмаа хий гэж боддоггүй нөхөртэйгөө ярьж үзээгүй гинэ. За ирчүүд холбогдоод бахархалтайгаар яриач гинэ. Бэр гуйдгүй хүмүүсийг ойлгодгүй манай хоёрыг ч хоёулаа гуйлгуулсан. Энэ тал дээр бас манай хатуу байдаг гинэ. За боломжгүйдээ биш сэтгэлгүйдээ байгаа л юм шиг санагдлаа гэсэн байна. За бэр гуйгаагүй бол хадминд очиж зологдгүй гэж өннүү гинэ. За одоо хэм мэдгүй одоо тэр чинь тэгээд одоо 10 жил бэр гуйгаагүйгээ түрүүний хүний уцаар ярьсан хүний хата ингээ жишээд бодоход тэгээд 10 жил хадмууттайгаа золохгүй байх нь бас жаахан хэцүү юм да тий. За. Солонгос улсад зурагчны газар хурмыг үнгүй хийж өгдөг нэг солонгос өвгөн байсан. Одоо хүүн өргөжлүүлж байгаа гэж зурагтаар гарч байсан гэж байна. За сандуучуу наранчаа гэж сонсогч маань ицсэн байна. Анханасаа хадаг тавиулж гуйлгаж очих хэвээр байхаа хурим найрыг эцэг их санаачилдгаа гэсэн байна. За Сасака би застрал гэдэг сонсогчсон байна. Жирэмсэн болонгууд ирж бэр гуугаа төрсний дараа хурмаа эсэн 20 жил болжээ гэсэн байна. За гих мэдчлэн маш олон хүмүүс бас сэтгэлээ бичиж одоо сэтгэлээ хуваалцсанд баярлалаа. Энэ хүрээд 2025 оны 7 дугаар сарын 2-ны 5 гарагийн таас энэ нэвтрүүлэг радиогийн 2 дугаар студиас та ганцаараа биш гэсэн уриатаагаар шууд хүрээд өндөрлөж байна. Нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар аялалтай автомашинтай суулаад айнаараа Голомт банк за мөн өнөөдрөөс өглөө бүр Gatpro нэмэх ашигтай бактери хамтран ажиллаж байна. Баярлалаа.
Өргөжлөл эрхэм сонсогчдаа цаг бүрийн эхэнд явдаг радио мэдээгээ хүлээн авч сонссны дараа үдээ ачаар нэвтрүүлэх хашигнын дугаарыг хүлээн авч үзэж сонсоорой. Дэлхийн монголчуудын Амжил радио 88.3